What's up guys? Өмнөх партуудаа үзэж амжаагүй л өмнөх партуудаа үзээд ороод ирээрээ. Өмнөх партуудаа үзэнгүүд нь part 5-даа орцгоё. Part 5 маань эхлэхэд Гинхок. Чи юугаа утаж байсан юм? Би чамд тэгэж болохгүй гэж хэлээ үсттэй. Энэ удаа өөр байсан юм аа. Тэр манай найзуудыг додсон болохоор өөр арга байсангүй. Чи зүгээр үгээр шалтгаалж байна. Намаа мэдэхгүй гэж бодоо юу? Тэр хүүхэд чамаас өөр. Чи төрснөөсөө хойш сэрсэн хүний амьдралаар амьдэрсэн. Харин түүнд хүч нь хараал шиг л байсан. Тэр насаараа хүмүүсээс цайгаа барьсан. Тэр ингийн амьдралаар амьдраагүй. Тийм байсан гэж үү? Тийм ээ. Түүнийг судалж байхдаа би живүүгийн жил бүр нүгдэг байсны мэдээ гайхсан шүү. Гэхдээ хүмүүс түүний чадрыг олж мэдсэн болохоор биш. Тэр хүчээ нууч хүмүүст харуулахгүй байх тал дээр маш их анхаарал болгоомжтой байдаг байсан. Тэгэл хинч түүнийг сэрсэн хүн гэдгийг мэдээгүй юм. Чи тийм л хүүхэд дээр очиод өнгөрсөн ч өсөг. Мохог чармин. Захирал мэдвэл чи яах гэж байна? Тэр энэ удаа зүгээр өнгөрөхгүй гэсэн. Их ч яаж мэдэх юм? Би сүртэй хохирол очруулаагүй. Дажимээгүй түн хийхгүй байх болно. Нэгэнд энэ тухай ярьсных ихчийн тал дээр арай л эмзэг ханддаг. Тэрсэг хүмүүс амьдралдаа зозон хийж л байдаг. Юундаа сүрчнэд байдаг байна. Тэр ажлын өрөөнд байнга хандлтаа наалддаг байдаг болохоор ийм эмзэг байгаа юм. Өдийн насны та ганц би, дээрээс нь өдөржин ажил дээрээ байна. Ямар амьдрал гэхээр ийм байдаг байна. Энэ хог царай чи яач вэ? Тэр одоо яагаад байна? Гээд манай Жисок ихчээгээ сайхан мууж байсан чинь ардан зогсож байдаг боёо юм аа. Жисок хоёулаа ойрт бэлтгэл хийгээгүй юм байна тийм үү? Ихчээ дагаад яв. Инхок туслаарай. Баяртай. Хумсаа ам олон болгоолтугай. Дөрвцөөлөгдөд манай жив нэлийн гундуу царай алдсан. Цэтгэлийн цовдолтон сорвтод хоолгосон шиг ээ. Кейдэн. Ой чи нэг л биш байх чинь юу болов? Юу ч шээ. Ой, соож юу? Сонсож гин үү? Чи нэг залууд ялагчхаад ингэж байгаа юм уу? Тэр зэрэглэл тогтоох гэж байна гэсэн үү? Тийм ээ. Тэр босод сэрсэн хүмүүстэй зодолтоо таашгсан байх. Өөрийгөө хэн болохыг дөнгөж мэдсэн хүн яаж түүнийг ялах юм? Үндэ чи яасан бол харин ч хачин хэрэг болно. Мэдээж би байсан бол өөрлөлтөө. Тэгсэн ч гэсэн гэдэг чи юу гэж байгаа юм? Чи хэдхэн өдөр бэлтгэл хийгээд өөрийгөө онцгой нэгэн болсон гэж бодоо юу? Ингийн хүний хажууд чи гайхалтай байх болно. Харин босоод сэрсэн хүмүүсийн хажууд бол дөнгөж хөлд орж байгаа хүүхдэл гэсэн үг. Яах вэ? Би төрөгтөл хүчрхэг байсан. Чи амьд байгаадаа баярлах ёстой байтал яагаад байгаа юм? Би ялагдах дургүй. Чи одоо яагаад байгаа юм? Хэвтэй болохыг хүсэх нэг өөр, ялагдахгүй байхыг хүсэх нэг өөр зүйл шүү. Би яхад юу ч хийж чадахгүй ялагдсан дах батарч байна. Тэр хүүхэд чинь дээр ирсэн хогт ижилхэн салхины чадвартай гэсэн байхаа. Тийм ээ. Тэр салхиг ашиглан дайрч бас хурдан нэмд байсан. Хурдан нэмсэн гинэ. Тийм ээ. Тэр наад чи хурдан байсан. Гэтэ дурсгалтай юм шиг хүчөө өдөрдөж байсан. Би түүнийг яасан ч ялж чадахгүй. Тэр салхиар дайрсан чам шиг хурдан байсан гинэ. Чи андуурсан баг. Юу андуурсан гэж? Тийм ээ. Тэр ургал чам шиг хурдан байсан байх. Юу гэсэн үг вэ? Бараг чам шиг хурдан гэж байна. Живүү. Чи бүх хурдаа гаргасан гэдэгтээ итгэлтэй байна уу? Чи чадвараа ашиглах хугацаагаа сунгах гэж хурдаа багасгаж байсан юм биш үү? Ноён хийдний зөв. Би сэрсэн хүчээ дарсан. Нэг дор үрж болохгүй гэж бодсон. Энийг тулцсан хүүг чадвараа ашиглан дайрч тулгааны явцад хурдаа нэмдэг бололтой. Би тэрийг хэрэг хүчтэйг мэдэхгүй ч хэрвээ тэр чадвараа тэгэж хуваасан бол чамаас удаан байх ёстой. Тэгвэл би түүнээс хурдан гэж үү? Мэдээж. Би хүртэл чиний дээд хурдыг гайхаж байсан. Тэгээд хур чиний давуу тал байх ёстой байгаа тэр чамаас хурдан байсан чи уралсан байх нь. Тэр би л урдан байх нэ. Тэр коллег чинь зүгээр болоход дахиад холдохыг хүсэн гэсэн үү? Тийм ээ. Тэгвэл бидэнд цаг баг байна. Заавал 1 2 3 4 5 өдөр. Ийм богино хугацаанд сэрсэн хүчийг чинь сайжруулах боломжгүй. Бид суурин тулааны чадвар болон хүч гиналтанд анхаарах хэрэгтэй. Манай туслах юм ноён Кейдэн. Юу асуугаад байгаа юм? Би хэзээ чам туслахгүй гэж байсан юм. Манай живүүгийн гундаж ганцсан царай гинт хувьсгийн маш дөрвөн баяртайгаар нэмцэлнэ. Босод бэлтгэлдүүлээс хэцүү байх болохоор болгоомжтой байгаарай. Манай хоёр дахиад бэлтгэлтэй орсон байж байдаг зөөрийн давхартаа. Ноён Кейдэн манай бөөдөн дээр тоглосон. Ганц хүн бэлтгэл хийгээд өөрчлөгнө гэж бодох хэрэггүй. Итгэх өдөрт чи илүү хүчтэй болж чадахгүй. Одоо бол бүр суур мэдлэгээ нэмэгдүүлээд хүчээ хэрхэн үр дүнтэй ашиглах талаар сурах хэрэгтэй. Өшөө урдан сэрсэн хүчээ ашиглаад дуусан байлаа чамд хийж чадах зүйл байгаа.
Энгийн биеийн хүчээ ашиглаа хөлөөд бай. Яа, манай хоёрын галзуу бэлтэж эхэллээ дээ. Жүүгийн маань ядаргаа дээж ихтэй тулсан бололтой. Газар гэвтээд нокаут. Ингээд. Ой, хин чамайг унтах гэсэн юм. Чи ийм үед яаж унтаж чадаж байна? Би чамайг унтаж байхдаа миний зааж өгсөн аргаа чадвараа хөрөмтлүүл гэж хэлсэн баха. Мэдлээ ирэх мэ. Яаж намайг дураач. Дахиад унтаж байх шүү. Хараал идэг юм усхаа мөн гэ баруун гарны цохилт. Багшаасаа ганц нэг шанаа авах нь бол асуудалгүй аа, зүгээр. Тэр өнөг хичээлд ирээгүй гинэ. Тийм ээ. Би түүнтэй холбогдох гэж үзсэн чадсангүй. Юу ч өсвөгтэй үүссэн асуудлаас хойш хичээлд явах байсан. Тэр зодон түүний зүрхийг өгүүлсэн болохоор тэр хичээлд ирэхгүй байх шиг байна. Хэдий Жосог дарга болсон ч тэр биднээс өөр амьдрал туулсан. Тэр Жосогийн төрөмгийн байдлыг хүлээж авч чадаагүй байх. Тэр үнэхээр их хайсан байх та. Жив одоо гадаад ертөнцөөс айсандаа чичрээ сууж байж магадгүй. Захирлаа намайг тэдний очихын минь зөвшөөрөөч. Гэмт хүн гэлбэзэн гихчээр манай Жисок игчтэй хэсэг цанг гүгэлж авсны эцэс сургуулийнхын дээгүүр дээр. Одоо ч үгдэж байна. Надад ширүү хандахтаа гаргасан царайг нь харахад тодорхой. Тийм болохоор л одоо бол ганц би байгаа юм. Гэтэл нөгөө гурван дагуул нь араас нь гарч ирээд Жисок тэр хүүхэд хичээлдээ ирсэнгүй. Чи хэр ширүү хандсан юм бэ? Нэгсээр байгаад өөр сургуулийг шилжчихвэл яах юм бэ? Тэгж магадгүй шүү. Манай хоёрч гэртээ бүхс эрчимтэй бэлтгэл хийж байдаг. Чи учаалан дээр их хавтан. Бүр ядарчлаа. Аль хэдийн ядарчихсан уу? Тэгсэн ч би одоо арай илүү хөдлөд байгаа юм шиг ноён хийдэн. Юунхээр өөр мэдрэгдэж байна. Итгээ тэнэгэл хэдэн өдрөл болж байна. Нэрээ шүү. Би өөр санагдаж байна. Миний ирсэн хүч өмнөхөөс илүү хурдан гурцаж байгаа юм шиг байна. Мэдээч чи өөр санагдана. Чи юу ч мэддэггүй байж байгаад одоо л тулааны чадвар сураад чадвараа үр дүнтэй ашиглаж сурж байна. Өөр байхаас яах вэ? Чамд одоо сурах зүйл их байна. Чи одоо ч хитрхи сул дорой байна. Би та биш шүү дээ, ноён кейдэн. Ноён кейдэн шүү хүнд бол амархан. Тэр тийм л дээ. Хэрвээ бүгд наачиг байсан бол бидний мэдих ертөнц үгүй болох байлаа. Дэлхий хоёр кейдэн даахгүй шүү дээ. Ингээ хэвтэх сайхан биш шүү ноён кейдэн. Хэлсэн биз дээ. Чи чадвар дээр ажиллах хэрэгтэй. За бослоо доо. Гэтэ тэрнээс өмнө муурнуудаа олох хэрэгтэй. Би хороогооч өргөж чадахгүй байна. Гарч чичрэх болохгүй шүү. Сайхан оллоор. Үгтлээ ядарч байж муурнуудаа мартахгүй юм. Тэр муурнуудаа хоолдог шигээ бэлтгэлээ хийсэн бол одоо хамаагүй хүчтэй байх байсан да. Тэгээд манай хоёрын хөнгөн ярианы дундуур хэн нэгэн хаалганууд. Энэ хог байна. Энэ яах гэж ирээ. Тэр чамтай зодон үзэх хүүхдээ нэг тал үстэй. Тэр тэгжил хэлсэн. Гэхдээ яах гэж ирсэн юм мэдэхгүй. Манай хоёрыг орж ирээ суудсан. Чи юу? Үнэхээр уучлаарай. Sorry мэдээ. Би тэр хүүхдийг чамд асуудал төрнө гэж мэдсэнгүй. Аянгийтэй. Тэр уушлах уух гэж ирсэн юм шиг байна. Би чамд холбогдох гэж хичээсэн чадахгүй байсан болохоор хүрээдэрлээ. Миний санаа зовоод. Энэ аянгийтэнд бэлтгэл хийж явахдаа уцаа хондраачихсан шүү дээ. Тэр дүнсгэр ядарсан харагдаж байна. Айсандаа хонтож чадаагүй юм бах та. Би ирсэн зүг хэрэг боллоо. Би чамд сайн ойлгож байна. Би чамд тослоно гэж хэлсэн чинь манай бүлгийн хүн чамдаа зодоо хийсэн. Чи биднийг оруулсан гэж бодоод уцаа авахгүй байсан байх. Үгүй би бэлтгэл саад болно гэж уцаа хонтраас нь тэрийг мартчихаач. Тэр өөрийгөө манай бүлгийг гэж хэлсэн гэсэн. Түүнийг Южисок гэдэг. Тэр бол манай захирлын дүү. Манай захирал бол Южио. Жисок бол түүний дүү. Сэрсэнгүний хувьд тэр хамгийн жилдээ дор бэлтгэгдсэн. Тиймээс тэр хүссэн болгоно хийдэг зантай. Захирал түүнийг саяхан шийдгэсэн ч тэр ахаад асуудал үүсгэнэ гэж огт бодсонгүй. Түүний цан аж бидэнтэй ямар ч холбоогүй. Бид уучлахгүйхийг хүссэн юм. Захирлч бас үүнтэй санаал нэгдэж өөрийн биеэр шийдгэсэн. Тэр ахад чамайг оролдохгүй. Чи юу таагүй харагдаж байна. Харахгүй Жисүк хитрхи оруулсан байх. Тэмээ дэгжил доорлоо. Уучлахгүйгаа түүний шарах идэх. Тэгвэл би тэр хүүхдтэй ахиж зодтолдож болохгүй юм уу? Инхок бүр шок. Юу? Тэр миний хөдөлгөөг идэрхээ дахиад толдно гэсэн. Чи түүнтэй дахиад толдох гээ юу? Тийм ээ. Тэр бардан бас болчмгүй байна. Аргагүй л өсвөрнээс. Яг энэ гэмтэж гутарч байснаас дээр л дээ. Ингэхдээ чамайг ойлгож байгаарсан би чамдаа санал нийлэхгүй юм жив. Түүний захирлын дүү болохоор биш харин тэр хүчтэй болохоор. Түүний чадвар бага наснд илэрч тэрнээс хойш бэлтгэгдсэн. Түүний насны тийм хүчтэй хүн ховор. Тиймээс түүнд ялагсандаа хурлах хэрэггүй дээ.
Ингэсэн чам дээр. Жалтгааны нүшээ. Би хэр хүчтэй гэдгээ дуршиж үзмээр штэ. Дуршиж үзмээр нэг нэ. Ноён китэн бүр шок. Инжаал. Тэр одоо л бидний нэг юм шиг ярьж байна. Лол. Хэрвээ чи ингэж бодож байвал би та хоёрт толдог боломж гаргаж өгье. Өө, нэрээ юу? Тэмээ, бэлэн болохоор надад хэлээрэй. Баярлаа. Би түүний гачийн ертөнцөөс хүчирхээлээр нуугдж байна гэж ботлоо. Үгүй ээжээ. Энэ хүүхэд сэрсэн хүний амьдрал бэлэн болсон байна. Би үүн затаарахгүй байвал чамд дээр. Нэгсэн инхок. Ноён гейтэн л амар. Нухстаар. Жүүч бүр гайхаад. Тэр яагаад ноён гейт ингэж хараад байна? Цэжиг авсан юм баг та. Инхогч. Жив. Энэ муур. Би түүнийг эцэг хэлж болох уу? What the fuck? Би бүдүүн эцэг нь үнэхээр илмээр байна. Shit. Энэ церемониг тааш тээ. За яг хоо бодит амьдрал дээр манай кейд ч юм уу байсан бол бас иймэрхүү зүйл болох байсан баг. Би бол харсандаа бол очиод тэрхэл байсан. Манай кейд нь юу юм? Шокнд дээр шок. Буруу хүний оролдож байгаа инхогч байхгүй дээ. Энэ оош үхийг хүссэн юм байна л да. Кейдэнгийн ууралж байгаа аавра. Яа амар. Дөрөсөл солигдоход. Манай инхогч Жион дээр ирсэн тайлангаа тавьж өгдөг. Тэргүй Жисоктай хахад тулдахыг хүсэн гинэ. Тийм ээ, би бүр түүн Жисокийн талаар тайлбарлаж өгсөн. Тэр ялхан тодорхой. Гэсэн ч түүнтэй тулдахыг хүсэн. Тэр чадвараа шалгаж үзмээр байна гэсэн. Би түүнийг буруу дүгнсэн бололтой. Юу сүрсүгний амьдралд бэлэн байна. Санаа зовх хэрэггүй дээ. Би тулгааны байршлыг зохицуулна. Бас би ажиллаж байх болно. Би юу хүнд гэмтэлэхгүй. За яах вэ? Түүний ажиллаж байгаараа инхог. Тайлан тавигдод бас аянгааг мань гарч явах гэсэн Жисоктэй тааралтна. Таныг тэр хүүтэй уулзсан гэж сонслоо. Тэр яаж байна? 5 өдрийн дараа шүү. Юу вэ? Жив 5 өдрийн дараа хөлн бүрийн идэхрээ чамтай тулдахыг хүсэн. Тиймээс бэлэн байгаарай. Яа, Жисокч үнэхээр гоё мэдээ тулгach та даа гогч. Инээдтэй хөөхт вэ. Эндийгээр ахад үдмээр байгаа юм биз дээ. Би түүн зүйлээ хандсан болохоор тэр өөртөө итгэлтэй болчихсон юм баг та. Жиг маань эрчимтэй бэлтгэл явагцаар. Ноён кейтэн загнаас хаарл. Юу ч хийсэн бас сэрсэн хүч хөглөх хэрэггүй. Энэ чадруу ажиллаж байгаа булчин болон ясандаа төвлөрүүл. Төвчний хүч болон хурд нэмэгдэнэ. Ийм тийм чамархан биш. Хүчтэй болмоор хийх хэрэгтэй. Ёо, гинт ягаад ийм хүнд болчих вэ? Хийсэн манай ноён кейтэн нуруунд дэр нүсрээ гарцсан. Ноён кейтэн таараа хүнд байна. Битгэс үржигнээд бай. Би тийм ч хүнд биш шүү. Үгүй нэрээ хүнд байна. Амаадат. Хэрвээ чи миний хэлснээр хийвэл хамаагүй хүнд юмнуудыг өргөж чаддаг болно. Чи юу хийгээд байгаа юм? Чиний сэрсэн хүч чинь хөдөлгөөнд ч огт тусахгүй байна. Жи зогхтой бүрэн хүчээ ашиглахгүй байна. Анхаарлаа судлруулж болохгүй. Энд чи яг л Eclipse шиг энгийн зүйл болох ёстой. Оройч олч ноён кейтийг энерги цуглуулж яасан. Хажууд нь манай жив. Унтаагаараа энерги цуглуулж идэг. Энэ дээр унтаж байхдаа хүчээ цуглуулаад сурчсан юм шүү. Оогүй шүү. Одоо бодоод байхад би түүнийг ингэж их шахаж байгаа тэр огт хондолсонгүй. Харин ч бүр түүнд бүр таалагдчих байх шиг байсан. Гаж донтой хүүхд юм бах та. Бас нэрээ гаж донтой байж болох юм дээ. Бас нэг сони шүү. Бодглоо асуудал. Нэгсэн жив маань нойрноосоос ирсэн. Уучлаарай би туугүй ч гэсэн байна. Би унтаж байхдаа сэрсэн хүчээ сайжруулж байх ёстой байсан. Чи дэгж байсан. Нэр юу? Тийм ээ. Тэм сүртэй байгааг чи унтаж байхдаа байлаагүй. Шалвалаа юмны юунд нь баярлдаг юм. Надад өнөхөр хөвчлөлтэй байна. Би өвдөж байгаа ч гэсэн миний хүч хизээч юм чөлөөтэй санагдаж байсангүй. Таны бэлтгэлийн ачаар өдөр ирэх тусмаа амар болж байна. Би илүү хүчтэй болж байгаа гэдэг нь үнэхээр хөвчлөлтэй байна. Хэрвээ ноён гайд нь та байгаагүй бол би хэн гэдгээ мэдэхгүй айдастан амьдрах байсан. Би өөрийнхөө хүчнээс яаж бусдаас тусгаарлагдаж амьдарсаар л байх байлаа. Энэ бүхэн ноён гайд нь таны л ач. Ноён гайдны ачаар би эцэст нь хэн гэдгийг мэдэж авсан. Тэгсэн манай гайд үгэнд нь уярчихнаа. Бэлтгэлээ хий. Мэдлээ ирэх мэ. Тэгээ манай хоёр маань бэлтгэлээ өргөжлөөсээр. Бэлтгэлийн хажуугаар гойм итгээ бас мартахгүй. Хүсэн хүлээсэн тулгааны өдөр. Сандрах хэрэггүй дээ. Чи ямар өгтлээ тулдаг биш. Бас инхог харж байх болохоор хин ч хүнд гэмтэхгүй. Гэс урд нэг хар маш ирээ зогсвоо. Дотроос нь инхог божрээд. Жив чи бэлэн болчихсон байх шүү. Тийм ээ гэд ноён кейднийг твэрсэн чаа. Гэхдээ чи муура яах гэж байгаа юм? Би түүнийг хамт явж явнаа. Би ганцаараа явахаар эвгүй байна. Тэгж болох уу? Үгүй болохгүй юм байхгүй л дээ. Тэр үнэхээр томоотой сайн муур. Томоотой сайн гинэ гэсэн. Чи үхснээ хараа. Ноён кейдний царай.
Нийнхог нэг өдөр ноён хийд наалаж мэдэн шүү. Тэгээ манай гэж явсаар Шинхогоор би авч ирсэн байдаг бөгөөд. Жив маань хитэн тийж ааш гайхсаар. Хийдэн. Хөөе, битгий юм уу зөвөмжид царайлаад бай. Дайсан ч байж магадгүй газар тэнэгтэд байх юм. Үндэ би энд ирэхийг хүсээгүй л дээ. Гэхдээ жив ганцаар ингэ явуулж чадахгүй. Юу ингэ нэргүй. Энд ийм хүчтэй хүн ганц л байх боломжтой. Жион юм бах та. Тэгэхээр түүний солонгосын хамгийн хүчрхээс ирсэн хүмүүсийн нэг гэдэг нь худлаа зурхал биш байх нэ. Нихогч. Захирлаа би жөөг аваад ирлээ. Гээд орсон нилийн хөөрхөн манай Жион маань сууж байдаг. Тэгсэн манай хоёр ороод хуйлаа шок. Энэ хүн захирал юм уу? Тийм ээ, асуудал гараа юу? Үгүй, би захирлыг хүшин гэж бодсон. Юунд болоод байгаа юм? За ингээл манай хоёрын хайр дурлалын анхны алхам эхэлж байгаа шүү дээ. Танилцах таатай байна. Би бол Шинхua группийн захирал Юу Жион. За намайг Сожо гэдэг. Би ч бас нэг зүйл асууж болох уу? Жижигсүгтд бол дугуудлаа өөрчилсөн үү? Үгүй. Дөнгөс ирсэн хүн гэдгийг мэдсэн хүний хувьд Сок гэрхийг хүчтэй. Бас тулууны хувьд тэр их дуршлагатай. Би мэднэ, ноён инхог над тайлбарласан. Тэгэхдээ сулдаанаас татгалцахыг хүсэхгүй байна. Би бодоо өөрчлөөгүй бол л та. Над санаа тавсанд баярлаа. Би түүн шиг хүчрүү хүнийг ялна гэж бодохгүй байна. Үндэ би түүнийг ялмаар байна л та. Гэхдээ би хэдгүй өдөр бэлтгэлсэн болохоор ялах хэцүү гэдгийг мэдэж байна. Тэгвэл яагаад одоо ялгах нь чухал биш. Ялгах чухал биш гинэ. Үн голчгор байсан надад түүний хэр хүчтэйг мэдэж авах нь илүү чухал. Ноён хийдэнд бүр баярлаа өөр дээрээс болсон. Дандаа айхтар үхэлэх юм да. Тэгж явсараа мараа хэд том зааланд орж ирсэн байдаг бөгөөд. Тэгэхээр сэрсэн хүмүүс ийм газар бэлтгэл хийдэг байх нэ. Хэлээ өстэй. Энэ эрдүүлэний бэлтгэлийн байна. Үнэхээр том юм аа. Жисок ирээгүй л өнөө. Би өглөөнөөс хойш холбогдож чадахгүй байна. Би хэдэн өдрийн өмнө хэлсэн тэр мартах ёсгүй. Бисэм манай зодооны гол дүр Жисок мөн орж ирж байна. Уучлаарай инхог. Би жоохон хоцорчихсон уу. Гисэн ихчиг яарсан. Ихчинд юу хийж байдаг вүлээ? Уучлаарай хичээлтэй байсан юм аа. Гээд манайхөө ихчээсээ зүгээр каал. Би тэгээ тиймэр. Жигжэлээ явах юм биш. Жим жогол өдөр яхаар хоцордог юм. Өө чи хэд хоног хичээлд ирсэнгүй. Би гэртээ байсан юм аа. Гэртээ онцгой нууц бэлтгэл хийж байсан юм уу? Юу? Чи яаж мэдсэн юм? Тэгсэн ноён гихт өрөвдөлтэй бацаа. Юунд хариулаад байгаа юм. Жисок мөн маш өөртөө итгэлтэйгэр. Жигэд өдөр бэлтгэл хийгээд намайг ялна гэж бодоё. Кэйт нухацтай харснаа. Биес нь мэдрэгдэж байгаа энергиэс үзэхэд тэр насандаа нэлээд хүчрэг юм. Юу яагаад тэгж ялагдсныг нь харж байна. За инхог хурдыг хэлцгээе. Чи бэлнэ үү юу? Тийм ээ. 3 дахь тохиогоор эхэлнэ шүү. Юу маань ч маш нухацтай байрал авсан. Айх хэрэггүй. Хэдгүй өдөрч гисэн ноён кейтэндээ шаргуу бэлтгэл хийсэн. Маш хэд эмгээгээд хаз зогсож байсан чинь Жисок нүд ирмэх зур хажууд нь гарч ирээд баруун горны цохилт. Өрөвчлүүлээ. 100 гарны шулуун цохилт. Юу маань Жисокийн 2 дахь цохилтонд орон газар хэвтэн. Хоолойшэд ингээд дуусчихсан юм. Жисок ялтын зууц ангилуулан. Үнэхээр амархан байлаа. Цаг гаргаж ирж байхад. Тэр унчглаа. Нэр тулаан гэлээ шууд дайрна гэж бодоогүй байх. Жисок дайрландаа тийм их хүч гаргаагүй ч живгөө их хүчтэй цохилт байж таарна. Харамсалтай юм. Та хоёр цаг гаргаж үзэхээр ирсэн байхад. Нэг чайлахгүй хүүхдийн тулгааныг үзгээр цаг гаргах хүн та биш дээ Ихчээ. Гэсэн чин манай юу гэж буучих үдээ. Өвдөж байна. Манай хүн басаад ирдэг. Живүүгийн тамир тийх миний бодсноос илүү бол та. Сайн байна. Тэр анхаарлаа сулруулаад зохиулсан ч гэсэн зохилд ирсэн газар хүчээ төлөвлөлөд гимтлээ багсгасан. Миний дайралтыг гимтээсэн гэж бодсон юмсаа. Үгүй юм бах та. Жууж бууж өгөхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Би тэнийг юм шиг сатаарчлаа. Түүнийг тохиолдож зэрэгцээ дайрна гэж бодсонгүй. Энэ удаад би төрүүлэлт дайрна. Манай хоёрын тулаа үргэлжлэнэ.
Ой, Жисок хэтрүүлж байна. Чи юу хүнд гэмтэж магадгүй. Чи өмнөхөөсөө сайжсан маань. Гэхдээ чи надад энэ зэрэгцэж ирэх болоогүй. Чамааг агж надад тулдахгүй болгоод өгье л дөө. Хүчтэй дайралтыг гэдэг. Амжилтад болцоор л. Дурд нь Жисок гарч ирээд зүүн гарны цохилт. Хамгаалсан байхад хүртэл би боторж байгаа мэт өгдөж байна. Чи яаж одоо болтол хөдөлж чаддаг үлээ? Энийг хаах гээд үзгээд. Жисок маань өөрийнхөө салхины хүчээр живүүрүү дайрнаа. Живүү дайралтанд нь шууд оног топ өгөөд. Муу шүү. Живүүгийн хөдөлгөөн миний бодноос сайн байсан. Бас Жисок сүүлийн үед томоотой байсан болохоор би сатаарчлаа. Жисок новч гэж зөөлөн байгаач. Би яасан гэж тэрэлгэлсэн. Энийгч та хоёрын буруу. Би яага буруутан болно гэж. Гэсэн манай живүү маань дахиад босоод ирдэг. Түүний зүв. Бас би дуусаагүй байна. Тэр яаж босоод ирв? Мэдээж энэ шууд цохилт байгаагүй. Тэр дайралт хаана хамгийн хүчтэй байхыг мэдсэн. Тэгээд байрлал төгс ижил дайралтыг хүлээн авсан. Бас чадвартай анхаарлаа төвлөрүүлээд би хамгаалсан. Ердөөл хором мэддэг. Ингэж Кэд маань живүүгээр барахаж байгаагаар энэхүү парт маань тосч байна. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк, саббат харахаа мартаа. Цагаан сар болж байгаа тулыг хэсэгтээ бичлэг оруулж чадахгүй. Сар шиндээ сайхан шинэлээрээ манайхаа. Баяртай гайс.